Yeah. За бүртгэлээ хийлгэж гин. Эхнээсээ явж лээ. Паспортоо шалгуулаад, лицензээ шалгуулаад тэгээд одоо дараа нь зураг мураг гэж дараагийн явж байгаа. All good for me. Okay. You can go to the next step. Thank you. Thank you. За сайн байцгаана уу? Тал нутгаас Дакар төслийн маань за баг Ямбоо хотод хүрэлцэн ирээд өнөөдөр одоо бүртгэлийнхаа административ одоо final check-ийг хийж дуусч байна. За алкогод өнөөдөр ямар ажил хийж амжуулав те одоо өнөөдөр юу хийх гэж байгаа вэ? За уралдааны маань эхлэлийн өмнөх шат юу нь ямар шаттай явж гин сэтгэл бас ямар байна энэ талаараа бас үзэгчтэй болсон. За өнөөдөр бүх бүртгэл юмудаа хийлгэж байна. Бичиг сайсны ажлаа бүгдийг хийчлээ. Одоо бүртгэлээ хийлгээд дууссан. Одоо дараагийнх нь бол мотоциклийн үзлэг, хувцсны үзлэг гэдээ явагдана. Тэгээд одоо шууд тийшээ авах гэж хүлээж байна. За гадаа ер нь нэлээд халуун байна шүү дээ. Ерөнхийдөө нэлээд бөхчм өрөө байна. Тэгээ ерөнхийдөө бас уралдааны эхний өдрүүд бас нэлээд халуун байхаар шинжтэй байна. Ерөнхийдөө бас хувийн бэлтгэл базаалт юмнууд ер нь дажгүй. Дажгүй бүх юм бэлэн, хувцсанаар сайхан бэлэн байна. Каскн дээр асуудал гарсан. Тийм малгай ер нь л одоос асуудалтай байна л да. Яг фими шинэ стандартын малгай байхгүй болоогүй дээ. Уул нь шинэ малгай байсан бол стандарт тэнцэхгүйгээд өөр малгай жоохон багтцсан малгайтай тэгээд тэр авиг хэцүү байгаа. Тэгээд үслэгт оруулчаа дараа нь тэрийг чих миний аваасан жоохон томсгох санаатай үзгээл үзэл хийж байна. Ямар ч үзлэгт ороод бүх юмаа тэнцвүүлээд аавна тэгж байгаа дараас. За тал нутгаас Дакар туслын маань одоо Дакарын өмнөх эхлэлийн одоо үйл ажиллагаанууд амжилттай үргэлжилж байна. Та бүхэн бид бүхэнтэй хамт байгаараа тэгээд Дакарт оролцож байгаа нийт одоо 60 гаруй орны за 400-500 тамирчтай бүгдөөнд нь амжилт хүсье. Манай төслийн хамт олноос. За цааш явцгаая. За тийм. Hello. Hello. How are you? Good. Одоо энэ дэр нь юу болж байгаа вэ? Одоо энэ мотоциклийн үзлэг тэнцэл хувцсны үзлэг болж байна. Одоо энэ навигашн энэ юуны зургийн ачааны юм үзлэг хийж. Энэ утас ажиллахгүй байна. Шүлжээ нь орж гараад.